За өнөөдөр Монгол улсынхаа хамгийн өмнөд цэг дээр ирсэн байна. Өмнө Говь аймгаас урагшаага 45 км-ийн зайдаар хүн бүхний тийм сонирхлыг татах мохор шивэртийн ам гэдэг их гоё тийм аман дээр ирлээ. Энд бол үнэхээр дөрвөн улирал дээр нэг янзаараа байж чаддаг. 45 км-ийн цаана зам болж байхад энд бол ерөөсөө өвөл хөвөрөө байж хадгалж чаддаг. Тийм сайхан хангаатай танилцлаа. Тэгээ та нар харлаа. Говьд хүмүүс ингээд зөвхөн тэмээ тал нутаг элс байдаг гэж ярьдаг. Ихэнх хүмүүс тэгж ойлгодог. Гэтэл энд бол уул усан тэгшэрсэн ийм сайхан хангаатай, ийм сайхан нутагтай тийм л ард түмэн. Яагаад гэвэл бид тийм гоё азтай монголчууд. Тэгээ өмнөний цэнхэр говь дээр хурж ирээд үзэсгэлэнд байгалуулах нь хажууд хөрхрээнийх нь доор ингээд зогсож ийн гэдэг бол аз жаргал юм аа. Тэгээ хэдүүлээ Монголоо хайрлцгаая. Монголоо бахархцгаая, монголоор аялцгаая. Монгол маань бол говьд ч гэсэн шаарл гарах юм бол мөс байна. Говьд ч гэсэн шаарл гарах юм бол ийм сайхан хангаа байж чаддаг. Тийм сайхан нутагтай, тийм сайхан нутгийнх нь эзэд шүү. Монголоо хайрлая, монголоороо байцгаая, Монголынхаа төлөө зүтгэцгээе. Бүгдээрээ энэ сайхан Монголынхаа төлөө чадах бүх зүйлөө хийцгаая гэж уриалъя.